хөтөлбөрийн маань хуулийн цаг болон үзэгчтэй хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид хуулийн цаг болонгаа мэдээж Монголын хуульчдын холбоотой хамтран явуулдаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо студид ирсэн эрх мэдээ зочноо та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч, мөнх оргил студид маань өргөд ирсэн байгаа. За сайн байна уу танд өнөөдрийн мэдрэг? За тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв дээрмийн гэмт хэргийн тухай ойлголтыг үзэгчтэй тайлбарлаж өгөх байгаа. Тэгэхээр би хамгийн ихний асуултаа дээрмийн гэмт хэрэг гэж одоо чухам юу юм болоо гэдгээс эхлэе гэж бодож байна. За дээрмийн гэмт хэрэг ер нь бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл зал. Юуны төрөнд энэ хэрэг нь одоо хуулийн системчлэлийнхаа хувьд эдийн засгийн эсрэг гэмт хэрэг хэмээх 7 дугаар хэсгийн 19 дугаар бүлэг заасан өмчлөг эрхийн эсрэг гэмт хэрэг гэж байгаа. Эндээ би даасан тусдаа дээрэмтэх юм гэмт хэргийн тухай юм ойлголтын талаар ярьж гэнэ. Өмчлөг эрхийн эсрэг гэмт хэрэг маань гэдэг нь болохоор Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 заасанчлан нийтийн эрх гэдэг нь нийтийн эрх одоо нийтийн өмч, хувийн өмчийн эсрэг халдсан энэ ойлголтын талаар ярьж өгөх юм аа. Энэ гэмт хэргийн объект нь бол эд хөрөнгийн өмчлөх эрх. Объектив тал нь бол бусдын хөрөнгийг дээрэмтсэн идэвхтэй үйлдэл ийм гарч ирэх юм аа. Бусдын эд хөрөнгөнд авах зорилгоор амбид аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр занлахыг товтлсон идэвхтэй үйлдэл энэ гэмт хэрэг илрэн гарах гадаад хэлбэр буюу объектив талын шинжнүүлж таарч байгаа. Энэ товтлох гэдэг ойлголт маань болохоор гэмт хэрэгт бол энэ гэмт хэрэгээ хөдөл зайлшгүй байх юм нөхцөл. Энэ хохирогчд хүч хэрэглэхээр занл хийлэх одоо тэр даруйд хүч хэрэглэхээр занл хийж өөрийн үйлдэлээ гүйцэтгэж байгаа. Энэ одоо үйлдэл нь бол үндсэндээ энергийн объектив шинжийн үндсэн шинж гэж ойлгож болно. Амби дээр аюултайгаар хүч хэрэглэх гэдэг маань болохоор бусдын бие махбодод хөнгөн хүнд өвтөр гэмтэл санаатаа учруулах энэ гэмтлийн зэрэг тогтоохын тулд шүүх хэмнэлийн шинжээчийн дүгнэлтээр бол гэмтлийн зэрэг тогтоох юм боломжтой юм болж тарж байгаа. Тэгээд хүч хэрэглэхээр зан хийсэн гэдэг нь хохирогч нь одоо халдагч этгээдийн одоо шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түүний амбиенд одоо хохирол учруулахаар занл хийлж байгаа энэ үйлдэл нь одоо сүрдүүлсэн энэ үйлдэл. Сүрдүүлгэн ихэвчлэн бол амаар илэрхийлэгдэнэ. Одоо жишээ нь энэ зүйлээ өгөхгүй бол тэгээ шүү гэж маань тэгдэж шүү. Гэх мэтчлэн ийм амаар их хөвчлэн илэрхийлэгдэнэ. Мөн одоо халдагч этгээдийн үйлдэл одоо тохиол зангаагаар бас илэрхийлэгдэх тохиолдол байна. Энэ тохиолдолд бол халдагч этгээдийн зорилго нь бол үндсэндээ хохирогчийн эд хөрөнгийг өөртөө авах зорилготой. Тэгээд одоо тодорхой биш одоо халдагч этгээдийн сүрдүүлгийг занл хийлэн тодорхой биш байгаа энэ тохиолдолд бол булаах байна уу, дээрэмдэх байна уу гэдгийг одоо нөгөө хохирогч этгээдийн сэтгэхүйн тэр орчинд үзүүлсэн үзүүлэлээр одоо ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь одоо нэг нөхрийн юмыг одоо дээрэмтлээ. Гэхдээ тэр хүн ямар нэгэн байдлаар сүрдүүлэг хийгээгүй. Нөгөө хүн юмаа ингээд өгцөн. Тэрийг булаалт гэж ойлгох уу, дээрэм гэж ойлгох уу? Жишээ нь тэр хүн тухайн үедээ бодсон байж л шүү дээ. Би энэ юмаа өгөхгүй бол энэ хүн намайг ер нь яач магадгүй юм байна гэх мэт. Тийм. Тэгээд тэр хүн одоо тэр айц давтаад ингээд тэр хүнд ямар нэгэн байдлаар ингээд юм өгчвол энэ нэг булаалт байна уу, дээрэм байна уу гэдгийг нь бол одоо тухайн хохирогч этгээдийн одоо нөгөө сэтгүүн онцлогоос мэдээж одоо нөгөө аль төрлийн гэмт хэрэг байна гэж зөвчлөх энэ одоо зөвчлөлийн асуудал яригдах юм аа. Тэгээд дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын хүрээнд субъектив тал нь бол сэтэл зорилгоо мөн гин буруугийн шууд санаатай хэлбэрээр үлддэг гэмт хэрэг байгаа. Үндсэндээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгүүд маань үндсэндээ бүгдээрээ шууд санаатай хэлбэрээр үлддэг. Шууд санаатай. Учир нь хинч нөгөө санамсаргүй байдлаар хүний эд хөрөнгийг хулгайлах эсвэл хүний эд хөрөнгийг булаах юм одоо болгоомжгүй хэлбэрээр үлддэг гэмт хэрэгт бол тооцогддоггүй. Энэ бол энэ төрлийн гэмт хэрэгүүд бүгд шууд санаатай идэвхтэй үйлдэлээр үлддэг. Субъект нь бол мэдээж эрүүг үйлэн заасан 14 наснд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд энэ гэмт хэргийн одоо субъект үлддэг байгаа. Энэ гэмт хэргийн дөрвөн шинж бүрдснээр энэ дээрэмдэх гэмт хэрэг маань үндсэндээ
үлдэгддэг гэж ойлгож байна. Тэгээд сая би нөгөө булаалтуу дээрэм үү гэдэг нөгөө ялгах тийм ойролцоо төрлийн гэмт хэрэгүүдээс ялгахын тулд саний нөгөө яриад байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж буюу объект, субъект, объектив тал, субъектив талын энэ шинжүүдийг нь бол нэрийн гаргаж ирэх шаардлагатай энэ дээр зүйлчлэлийн яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь бол юу яах юм бэ? Өөрчлөгдөж таарна. Аха. Зүгээр нөгөө гудамжинд ингээд автобусны буудлын дээр автобусаа хүлээгээд зогсож байгаа ч гэдэг юм уу тийм ээ? Эсвэл зүгээр нөгөө хотын гудамжаар ингээд явж байгаа хүмүүсийг чи гинт ингээд санаандгүй цүнхээ ингээд ялангуяа эмэгтэйчүүд маа тийм цүнхээ ингээд бараа явж байгаа гинт булаагаа шүүрэл аваа явах тохиолдлууд бас их байдаг. Энэ бол яг дээр юм биш тэр төрний хэлээд байгаа. Булаалт болж таарч байгаа тийм. Дээрмийн гэмт хэрэгийг одоо бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгүүдтэй одоо ингээд ялгаж зүйлчлэхийн тулд нөгөө миний хэлээдээс нөгөө бүрэлдэхүүний шинж гэж үзээд байгаа. Одоо булаалт дээрм хоёр бол объектив талынхаа шинжээр бол ялгаж байгаа. Дээрмийн гэмт хэрэг бол тухайн этгээд хохирогчийг одоо занал хийлж одоо юм авах гэсэн үйлдэл хийгдснээр тухайн гэмт хэрэг одоо төгс гэмт хэрэг үлдэгдсэн тооцогдно гэсэн үг. Одоо үндсэндээ тэр хүний юмыг авсан байна уу аваагүй байна уу гэдэг юм нь бол гол үзүүлэлт бол биш. Гарах үр дагавар нь бол биш. Булаалтын гэмт хэргийн тухайд гэх юм бол тухайн төрөнгийг өөрийн эзэмшилтэд аваад авсан тэр үйлдэл нь. Тэгээд дээрэмт гэмт хэрэг бол халдагчд гээд рүү товтлсон хүчиргэлсэн юм байдалтай үлддэг бол булаалт нь бол төвөөс зүгтах одоо юмаа авлаа үйлдлийн гүйцэтгэлээ зүгтах тийм хэлбэрээр үлддэг. Энэ хоёрын хувьд бол зөвхөн объектив талынхаа шинжээр ялгаж байгаа. Бусад шинжүүд нь миний нөгөө хэлсэн сэтэл тэгээд субъект объект нь бүгд адилхан өөрчлөх эрхий эсрэг юм гэмт хэрэгтэй бол Тэгэхээр ер нь зүгээр манай улсын одоо өдөрт жишээлбэлж гэдэг юм уу. За ер нь тоон бас дүн гарсан байдаг байх тийм ээ. Ер нь жээлт гэдэг юм уу. Хичнээн бас тийм хүнд хөнгөн нөгөө хэлбэр нь бас өөр өөр байдаг байх тийм ээ. Энэ дээрмийн тэр хичнээн дээрмийн хэрэг бас өгүүлдэгдэггүй. Тэрс ингээ хараад хахад гол учир шалтгаан нь бас жоохон юу байх юм болов. За ер нь бол өмчлөг эрхий эсрэг гэмт хэргийн гарах болсон нөхцөл шалтгаан гэх юм бол үндсэндээ одоо бусдын ид хөрөнгийг өөртөө буруу замаар олж авах гэсэн юм зорилготой шалтгаан нөхцөл нь одоо нэг амар хэлбэрээр тийм ээ тэгэж ойлгож байна. Тэгээд энэ гэмт хэрэгүүдийн хувьд гэх юм бол нөгөө тоо үзүүлэлт гэдэг байгаа. Манай орны хувьд би одоо яг сүүлийн статистик гэх юм бол 9 сарын байдлаар надад мэдээлэл байгаа. 16 оны 9 сар хүртэлх мэдээлэл. Энэ мэдээллээр бол дээрмийн гэмт хэрэгийг одоо үлдэгдэж байгаа газар орон бүс нутгийн хэмжээнд бол гаргасан байна. Бас насны тэгээ дээрмиж байгаа хүмүүсийн бас насны цаар хэдээс хэдийн хооронд байх уу? Голчин залуучууд байх уу? Яг ингэдэг дээрмийн гэмт хэрэгт одоо холбогдож байгаа этгээдүүд маань ихэвчлэн нөгөөт 14-өөс одоо 22 насны дандаа нэг залуучууд холбогдож байгаа. Энэ ягаад гэхээр нөгөөд тухайн гэмт хэрэг нь одоо тэр хүмүүсүүд нөгөөд найз нөхөд энэ дотн ийм бүлэг сүлжээ ихэвчлэн дан нөгөөд бүлэглсэн гэдгээр үлдэгдээд байгаа юм л да. Энэ нь одоо хүүхдүүд одоо найз нөхдөөгөө нийлж амар хэлбэрээр мөнгө олох гэсэн зорилготой эсвэл саваагүйтэй одоо тухайн гэмт хэрэгт холбогдох ийм тохиолдлууд бол зөндөө байна. Энэ хэргийн эцсийн үр дүн бол тэр хүмүүс бусдын ид хөрөнгийг өөртөө авч захиран зарцуулж ашиглан шамшигдуулах юм зорилготой бол үлдэгдээд байгаа юм л да. Тэгээд гэмт хэргийн статистик тоо зэвлэлт гэдэг нь болохоор гэдгийн хүрээнд бол ярих юм бол манай орны хувьд бол 2016 оны 1 сараас 9 сар хүртэлх хугацаанд бол дээрмийн гэмт хэрэг нийт бол 365 бол бүтээгдсэн мэт юм. Одоо гарсан гэсэн үг. Дээрмийн үүнээс Хөдөө орон нутагт 65, нийслэл Улаанбаатарт 300. Тэгээд хамгийн их одоо дээрмийн гэмт хэрэг үлдэгдээд байгаа орон нутгийн хувьд бол Тархуу аймаг яг энэ нөгөө хүн ам ихтэй сүрсмэл байдалтай гэдэг үднээсээ тэгж гарч байгаа бах. Нийслэл Улаанбаатарын хувьд бол хамгийн их дээрмийн гэмт хэрэг
үлдэгдсэн дүүрэг гэх юм бол дүүргийнх нь хүрээнд дүүргийн хэмжээгээр тийм члээд ярих юм бол Баян зүрх дүүрэгт байгаа. Баян зүрх дүүрэгт одоо 90 одоо дээрмийн хэрэг гарсан гэсэн үзүүлэлттэй. Тэгээд Улаанбаатарын хувьд хамгийн бага одоо дээрмийн гэмт хэрэг гарсан дүүрэг гэх юм бол Баганга дүүрэг байна. Ер нь Баганга дүүрэг бол гэмт хэргийн гаралтаараа улаан нийслэлийн дүүргүүдээс хамгийн бага нь байдаг. Энэ өмчлөг хэрхий эсрэг гэмт хэрэг гэх юм бол нөгөө малын хулгай гэх юм уу тийм улаан гэмт хэрэг. Нөгөө орон сууцны хулгай гэх зэргүүд нь ганц хоёр бүртгэгдсэн байх жишээтэй. Тэгээд үндсэндээ энэ Баян зүрх дүүрэгт яагаад ингэж гараад байна гэхээр нөгөө гэр хороол ихтэй. ихтэй тийм. Тийм тэгээд бас нөгөө сууршмал одоо нөгөө сүүлд нөгөө сууршмалын бүс үүссэн гэдэг утгаараа ингэж гард юм болов уу. Тэгээд гэмт хэргийн гарах шалтгаан нөхцөл зүйл нөгөө олон нийтийн хяналт. Тэгээд одоо гудамж талбайн гэрэлтүүлэг үндсэндээ энэ бас гэмт хэргийн гаралт нь нөлөөлөд байгаа юм байна. Ялангуяа шүн ажиллаа тараад явж байгаа үед ч юм уу тий. Тэг ялангуяа гэрэлтүүлэг нэр бас хамгийн чухал шүү. Тэгээд энэ ер нь өмчлөх хэрхий эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ гол нөхцөл бол тухайн өртөгдөж байгаа этгээд бол угаасаа тэр хүний хүсэл зоригоос бол үл шалтгааллах байдлаар бол өртөгдөд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр үлдэж байгаа хүмүүстэй нь одоо ярьж зарах гэдэг юм л да. Энийг одоо бүр багаас нь одоо нөгөө ерөнхий боловсролын сургуульд нь гэмт хэргийн талаар гэмт хэрэг гэж юу вэ гэх юм бол ер нь гэмт хэргийн яаж өртөхгүй байх уу тийм өртөхгүй байх уу эсвэл ингэж байгаад энэ гэмт хэргийн одоо үлдэгч одоо холбогдогч болчихгүй гэдэг байдлаар нөгөө тийм сургалтын юмнуудыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм л да. Тэгээд саяхан Монголын хуульчдын холбооноос хуульчийн нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо гэдэг тэр хорооноос болохоор хуульчдыг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид болон ихтэй сургуулиудын 1-2 дугаар курс оюутнуудад гэмт хэргийн талаар хичээл түүнээс үргэлжлэн сэргийлэх гэмт хэрэг гэдэг чи одоо ийм байдаг шүү. Энээс үргэлжлэн сэргийлэх хор хөнөөлийн талаар юм сургалтууд зохион байгуулж байгаа юм. Тэгээд миний хувьд энэ сургалтын нэг одоо бүлгийн зохион байгуулахаар ямар ч байсан хүсэлтэй бол өгсөн байгаа. Тэгээд нэг 10 жилийн сургуульд хичээл. Түлээрээ илүү бас үр дүнтэй тий. Ялангуяа нөгөө бага насны хүүхдүүд, ялангуяа 14-өөс 21 насны хүүхдүүд их маш ихээр хамрагдаж байгаа учраас тэр хүүхдүүдийн анх яг ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд нэг мэдээллийг нь бас олгоод өгчих юм бол арай бас гэмт хэргийн дээрмийн гэмт хэрэг ч юм уу ерөнхийдөө аливаа гэмт хэрэгт холбогдох насны хүүхдүүдийн тоог бас буурах магадлалтай шүү дээ тий. Ерөнхийдөө бол хүүхдүүд бол одоо 10 жилийн өсвөр насны хүүхдүүд бол үндсэндээ хоорондоо нийлээл одоо нөгөө юу дагж дарвих гэдэг чинь бие бинийгээ хөөргөөд энэ байдлаар л гэмт хэрэгт холбогдчихдаг. Тэгээд дээрмийн гэмт хэргийн тухайд гэхээр дандаа нөгөө бүлэглэж буюу нөгөө хүндрүүлэх нөхцөл байдалтай холбогдоод энэ одоо үндсэндээ хорих яллын хувьд бол 5-аас 10 жил эсвэл 10-аас дээш 20 жил хүртэлх хэмжээний шийдвэрлэдэг. Одоо тэгээд дөнгөж одоо амьдралд одоо хөл тавих цаа гэдээ яриад байдаг шүү дээ. Ийм насан дээр одоо тухайн гэмт хэргийн одоо холбогдогч болоод ингээд торны ард ингээд нас залуунаас хүүхэд насаа өнгөрөө нэгдэг болон сайн амшигтай шүү дээ тийм. Тэгэхээр хоёулын юмс ярилцах цаг маань дуусаж байна. Тэгэхээр би сүүлийн асуултаа өөрөөсөө тавья гэж бодож байна. Тэгэхээр яг дээрмийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа яг бидний нэвтрүүлгийг ялангуяа хоёулаа ярилцлага үзэж байгаа иргэд маань жоохон юуг анхааралтай авах шаардлагатай юм болов? За ер нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа шалтгаан нөхцлүүд гэх юм бол бүр ингээд айгүй их өргөн хүрээнд ярих гэдэг. Бүр терминологи ойлголт одоо юу гэмт хэрэг нөлөөлдөг вэ гэх мэтчлэн яг хөө зүгээр анхны шатны хувьд гэх юм бол хүүхдүүдтэй тавих хараа хяналттай нэгдүгээр одоо энэ гэмт хэрэг маань 14 наснаас үлдэж байгаа өсвөр насны хүүхдүүд хоорондоо нийлээд гэмт хэрэгт холбогдох ийм тохиолдлууд их гараад байгаа болохоор хүүхдүүдтэй хинтээ нийлж хинтээ одоо нөхөрлөж байна. Тэр юунуудыг нь эцэгх нь байнга хянаж авах хэрэгтэй юм болж таарах байх. Мөн өртөөд байгаа хүмүүсүүдийн хувьд аль болох яг энэ зүгээр үндсэндээ
тэр хүн би одоо ингээд энэ гэмт хэргийн одоо хохирох болохгүй юм шүү гэсэн байдлаар биш өөрөөс нөгөө үл шалтгааллах юм шалтгаан нөхцлөөр холбогдчиход байгаа юм. Гэхдээ тэднэрт одоо яаж ямар зөвлөгөө өгмөөрөө нэхэр ганц нэгээрээ шөнө өрөө ганц нэгээрээ явахгүй байх те одоо дэрмийн гэмт хэрэг тэгээд аль болох олон хүний газар ингээд хүн бараадж явах гэх мэтчлэн ийм одоо арга замуудыг одоо сонгож яваарай гэж хэлмээр байна. За тэгээ танд маш их баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч өнөөдөр иргэдтэй бас дээрмийн гэмт хэрэг гэж одоо чухам юу вэ? Үнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай, шалтгаан нь юу байдаг тухай товчонцсон мэдээллийг хүргэсэнд танд маш их баярлалаа. Тэгээ ажлын амжилт хүсье. За баярлалаа.